Угсаатны тархалт гэдэг тодорхой угсаатны бүлэг эсвэл соёлын нийтлэг шин чанартай хүмүүсийн дэлхийн янз бүрийн нутаг тархан суурших үйл явцыг хэлнэ. Энэ нь түүхэн үйл явдлууд, байгалийн нөхцөл, эдийн засгийн хүчин зүйлс, улс төрийн үйл явдлууд зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддөг. Угсаатны тархалт нь дэлхийн соёл, нийгэм, эдийн засагт их нөлөө үзүүлдэг. Түүхэн угсаатны тархалтын жишээнүүд. Нэгдүгээр, Африк гаралтай хүмүүсийн тархалт. Хүний төрөл зүйл Африктээс гаралтай бөгөөд Homo sapiens-ийн анхны цацраг тархалт Африктээс дэлхийн бусад бүс нутгууд тархсан гэж үздэг. Эртний хүний ясны олдурууд болон археологийн олдурууд энэ онолыг дэмждэг. Хоёрдугаар, монголчуудын эзэн төрний тархалт. 13-р зуунд Монголын эзэн төрний үед монголчууд Еврази даяар тархан сууршиж оргон газрын нутагт нөлөө үзүүлсэн. 3-дугаар, Европчуудын Америк тивд нэвтрэлт. 15-р зуунаас эхлэн Европчууд Америк тивийг нээж шинэ газрын нутагт сууршиж эхэлсэн. Энэ үйл явц нь Америкийн соёл, хүн амд ихээхэн өөрчлөлтийг авчирсан. 4-р нь Арабчуудын тархалт. 7-р зуунд Исламын шашны тархалтай холбоотойгоор Арабчууд ойрхон орнд Хойд Африк, Испани хүртэл тархан суурсан байдаг. Орчин үеийн угсаатны тархалт. 1-р нь Хятадын тархалт. Хятадын эдийн засгийн өсөлт, дотоодын нүүлгэн шилжүүлэлтийн бодлого, олон улсын цагаачлалын нөлөөгөөр Хятадын хүмүүс дэлхийд даяар тархан сууршиж байна. 2-р нь Энэтхэгийн тархалт. Энэтхэгийн олон сая иргэд ажлын байр, боловсрол, сайн амжиргаа хайж бусад орнуудад сууршиж байна. Америкийн нэгдсэн улс, Канада, Их Британи зэрэг орнууд энэтхэгчүүдийн томоохон бүлгүүд бий болсон. 3-р, Сирийн дөрвөс. Сирийн иргэний дайны улмаас олон сая сирчүүд хөрс зэрэгэлдээ орнууд болон Европ дөрвөн гарсан. 4-р нь Африкийн цагаачлал. Африк тивийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлын улмаас олон Африкийн иргэд Европ, Хойд Америк болон бүс нутгаар нүүдэлж